Монгол улс дарангуйлал руу алхамаар шилжиж байна гэх ерөнхийдөө тасан оюун эрдний үг ортой юм. Түүний энэ үгтээ зарим гишүүд санал нэгдэж байгаа бол зарим гишүүд санал зөрөлдөж байна. Тэгвэл чухам дарангуйлал, нэг хүний ноёрхол, ерөнхийлөгчийн засаглал гэх мэт сүүлийн үед гишүүдийн амнаас хамгийн их гарах болсон эдгээр үгс хаанаас эхлэлтэйг үзэгч та бүхэнд томилон өргөе. Хаврын чуулган эхлэхээс ч өмнө ерөнхийлөгч улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл санаачилж байгаагаа зарласан. Энэ цагаас эхэлж ерөнхийлөгч парламентын дархлаа руу халдлаа. Хууль санаачлах хүрээ хязгаараа хэтрүүлээ гэх маргаан тасраагүй. Ингээд сар гаруун дараа энэ хуулийн төслийг улсын хурал хэлэлцэх хэсгээ буюу парламентын босгод давуулах хэсгээ гишүүд саналаараа шийдсэн. Ингээд 2026 оны 4-р сарын 16-ны өдрийн чуулганы хуралдаанд оролцсон 101 гишүүнээс 57 дэмжиж 56.4% саналаар хэлэлцгийг нь дэмжсэн байдаг. Санал хураалтанд 57 гишүүн гэж юу вэ? 101 гишүүн оролцсноос 57 гишүүн зөвшөөрч татгалцсан 44. 56.4% саналаар Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гэсэн санал хураалт дэмжигдлээ. Яг энэ санал хураалтын өмнө улсын их хурлын дарга Бямцогтын хэлсэн үг нь манипуляцийн шинжтэй гишүүдийн санал хураалтад нөлөөлөх гэж байна гэж зарим гишүүд эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Ард иргэд олон нийт парламентын засаглалыг бэхжүүлэх улсын их хурлын гишүүдийг бас хариуцлагатай ёс зүйтэй ажилдаа цагтаа ирждэг, эрчэндээ ороод саналаа өгчдөг, асуудлаа хурдан шийддэг байгаасаа хууль зөрчилдөггүй байгаасаа гэж их одоо хүсэж байгаа. Улс төржөөгүй би. Тийм болохоор санал хураалтанда бүрэн оролцъё гэж байна. За. Санал хураалтыг хариуцлагатай болгох асуудал ярьж байна би. За, манипуляц хийсэнгүү. За, парламентынхаа эсрэг даргатай байгаадаа харамсаж байна. Арчлынхаа эсрэг байгаа арчил намынхаа гишүүддээ бас харамсаж байна. Бас энэ өөрсдийнхоороо саналаа өгч чадахгүй байгаасаа бас одоо ахнараасаа имэж юм бас харамсаж байна. Ер нь Монгол улсад энэ шинжлэх ухаан альва зүйл зарчмынхаа дагуу явж чадахгүй байгаагийн тод илэрлийг сая бид өөрсдөө бас харууллаа л да. Тэгээ их хурлын даргын хувьд бол түүхэнд маш тодор хараар бичигдэх ийм үйлдэл бас одоо боллоо гэдгийг би бас харамсаж байгаа бас хэлчихье. Жинхнээсээ одоо сүрээр дарах жилдээ одоо сүрээр даруулж эхэлж байна. Бямцогт улсын их хурлын дарга нь улсын их хурлынхаа халдшгүй байдлын эсрэг өдөржин шөнөжин 7 хоног ажиллахын тулд завсарлага аваад парламентыг авчиж хадган дээр тавиад ерөнхийлөгч тавиач өгсөн хамгийн түүхэндх ичгүүртэй түүхэнд тод тас хараар бодогджүүлдэг ийм одоо спикер. За ялангуяа одоо хоёр их хурлын дарга нь огцорчоод тэгээд нэг талыг барьж болохгүй тийм ээ. Спикер энийг одоо үндсэн хуулийн цэцэд хандах асуудал байгаа. Тэгээд энэ хуулийг нь бас яралтай одоо оруулж ирэх ёстой шүү дээ. Энд чинь ингээд нам бос байх ёстой гэж бид нэр ярьсан, тэгжиж тавигдсан. Гишүүд дээр хайрцаглах гэдэг агуулга асууж байна. Хайрцаглах ч юм уу гишүүдэд нөлөөлөх ийм зүйл бол огтоосоо байхгүй. Намын гишүүд одоо парламентыг 5 нам бүрдүүлж байна тийм ээ. Тэгэхээр намын дарга нараас ахуулаад одоо гишүүдээс ахуулаад энэ дээр бол чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлээд өнгөрсөн хугацаанд маш одоо тийм сүүлийн жилүүдэд энэ ёс зүйн асуудлаар өрнөж байгаагүй мэтгэлцээ өрнөж шít. Нэг талаараа энэ хууль бол бас үр дүнгээ өгж гин гэсэн үг. Бид нар ноцтой зөрчил гаргах, ажилдаа ирэхгүй байх, асуудлаа хилцэхгүй байх, ард түмнийхээ тэр хилч гэдэг үүргээ ухамсарлахгүй байх асуудал дээр зөв буруугийн асуудлыг л ярьж байгаа. Бид ерөнхийлөгчийг ард түмнээс яагаад ч сонгож болохгүй маа гэдгийг бол одоо та бүхэн өчтөр ерөнхийлөгчийн мэдээлэлээс харсан болов уу гэж байна. Би бол ард түмнээс нийт 3.5 сая иргэдээс төлөөсөн. Улсын их хурлын гишүүд бол зөвхөн тойргоос гарсан гэдэг ийм зүйл ярьж байгаа ш. Нүгээр л парламентын дээр үл ерөнхийлөгч гэдэг чинь Монгол бол ерөнхийлөгчийн засаглалтай гэсэн үг байхгүй гэдэг чинь ер нь бол. Тэгэхээр энэ хэм хэмжээ ингээд олон жилийн хугацаанд явлаа. За 70 хэлбэрээр явдаг гэсэн юм. Дандаа л явсан. За одоо бол бүр ингээд ил цагаан хэлбэртэй
одоо орж байгаа ийм зүйл болж байна. Энэ хуулиар Монгол улсын ерөнхийлөгч өөртөө онцгой бүрэн эрх нэмж байгаа зүйл заалт өгүүлбэр юусоо байхгүй. Та бүхэн парламентын сайт руу ороод энэ хуулийн төслийг уншиж болно. Уул нь энэ хуулийн төслийг энгийн 2хан нүүр хуулийн төсөл байгаа. Тэгээд дагалдах нэг хавсралт 2 нүүр байгаа. Ингээл нэг 4-5 хуудас. За эхний 2 хуудсыг уншчихад л энэ хуулийн одоо улсын хурлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байгаа да. Ерөнхийлөгчд үндсэн хуулиар олгогдсон дээр 33-ийн 4 дээр үндсэн бүрэн 12 эрх байдаг. За үүнтэй холбоотойгоор нэмж өөр дээрээ нэмж бүрэн эрх авж байгаа, онцгой эрх мэдэл нэмж байгаа ямар ч агуулга байхгүй. Хуулийн төслийг бүр оронгоор нь эргүүлэх эсэх, засал сайжруулах, ямар зүйл заалтыг нь хасах нь энэ бол улсын хурлын гишүүдийн эрхийн асуудал. За тухайн үед нь энэ одоо хилцүүлгийн явцад бол бид нэр одоо энэ дээр бол байр суурь илэрхийлэхгүй. За олон нийт ч гэсэн энэ дээр харж байгаа. Тэгэхээр цаашдаа бол Монгол улсын парламент хэрвээ яг энэ хилцэгдэж байгаа асуудлаар батлагдвал Монгол улсын парламент одоо яг дуумтай адилхан чив чимээгүй бүтцэл зөвхөн санал хурадаг, ямар ч үзэл санаа байхгүй, үг үзэл санаагаа илэрхийлж чадах эрд төрхтэй нэг ч парламентын гишүүн байхгүй бол өнөөдөр 126-аар 5 намтай байж улаан цагаан Монгол улс ерөнхийлөгчийн засаглал руу одоо дефакто шилжиж байхад энийг илэрхийлж чадахгүй байгаа парламент энэ хууль батлагдсан дараа бүр юу ч ярихгүй. Зөвхөн дахин шүтсэн, зөвхөн манипуляц хийсэн ийм одоо парламент болно. Энэ бол өөрөө 2 том хөршийн дунд оршин тогтнодог манай улсын хувьд бол энэ бол мөхөл юм аа. Энэхүү чуулганы танхимын гадна ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл парламентын босго давсантай холбоотойгоор ерөнхийлөгчийн тамгын газрынхан болон за энэ хуулийн төслийг хамгийн их эсэргүүцэж байгаа оюун эрдэнэ гишүүн хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байсан. Харин энэ хооронд чуулганы танхим дотор улсын хурлын гишүүн Наран Туяа Нараа санал хураалтыг хүлээн зөвшөөрөхгүй бухимдаж байсан. За тэрээр эсэргүүцлээ илэрхийлэхдээ улсын хурлын дарга бямц цогтыг огцор гэж цаасан дээр бичин за үг гэж асууж байгаа хүн бүрийн ард очиж камерын дуранд өртөж исэн юм а. Наран Туяа Нараа гишүүн чуулганы хуралдааны бас дэгийг баримтлахыг танаас хүсье. Бас чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд бас тодорхой заалтууд байгаа шүү гэдгийг сануулъя. Уншаад өгөх үү? За уншаад өг гэж хүслээ Наран Туяа Нараа гишүүн уншаад өгье. Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль 15 дугаар зүйл хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлага 15.1 гишүүн хуралдааны дэг зөрчсөн бол дараах хариуцлага хүлээнэ. За 15.4 гишүүн бусдад саад учруулсан бүдүүлэг үг хэллэг хэрэгэлсэн бусдыг доромжилт нэр төрийг нь гутаах гүтгсэн шинжтэй үг хэлсэн бол хуралдаан даргалагч түүнд урьдчилсан сануулгахөөр тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хаснаа. За. Асуултанд хариулж байгаа гишүүний ажлын хэсгийн гишүүний асуулт хариулахад нь бас нөлөөлж байна. За. За энэхүү ерөнхийлөгчийн хууль парламентын босго давсны дараа санал хураалтад оролцоогүй гишүүд хайцсан бэ гэх асуулт урган гарсан. За мэдээж тэд бүгдээрээ аль нэг талд санал өгөхөөс татгалзаж ажиглагчийн байр суурьнд нуугдаж үлдсэн гэхэд хэцүү. За зарим нь томилолттой, зарим нь эмнэлгийн чөлөөтэйсэн. За жишээлбэл мөнх соёл, намин чимэг, соронзон болд, лувсан жамц, өөрийн туяа, гаммаа зэрэг гишүүд за гадаа томилолттой ижээ. За гэхдээ амар сайхан мөнх тулга, жаргал сайхан зэрэг гишүүд санал хураалт дуусны дараа буюу за тухайн санал хураалтаас хойш 2хан цагийн дараа буюу өдрийн 12 цаг өнгөрч яхад эрдсэндээ орсон байдаг. За энэ тухайн мэдээлэл нь улсын хурлын албан ёсны сайт болох за парламент эмээн дээр бичээстэй. За нэг ясандаа тэд албаар санал хураалтад оролцоогүй гэх хардлага үүсэж байгаа юм. За үүнийгч баталгүй гэлтэй амар сайхан гишүүний тухайд за ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр ямар байр суурьтай байгаагаа санал хураалт дуусны дараа ч мөн хэлж чадахгүй бүр хэлж яллаа. Заавал нэг талд гарч туг барьж тоос манруулж асуудал шийддэг зүйл ерөөсөө байхгүй. Цаг үеийн нөхцөл байдал дээр хувь хүн тухайн цаг үед давхар ажилд авахцах эсвэл асуудал одоо өөр ажилдаа байх гээд би бас олон одоо
ажлууд байсан учраас хоцорч орж ирсэн учраас санал хураалтанд оролцсонгүй. Гэхдээ зарчмаа биелж шүү дээ. Энэ хууль энэ өөрөө тавцал хуваагдлаар шийдэгдэх хууль биш ээ. Энэ өөрөө ойлголцол зарчмаар шийдэгдэх ёстой хуулиа. Сая одоо санал хураалтанд оролцсон ч вэ, оролцоогүй ч вэ, нэгдүгээрт одоо хууль ёсторчийн хувьд, хоёрдугаарт хууль зүйн салбарын сайдын хувьд би энэ асуудлыг зарчмын талаас нь авч үзэж байгаа. Түүний хэлж байгаагаар улсын хурал нэгэн л хэлэлцгийг нь хүлээгээд авчихсан учраас за одоо хуулийн төслийг хэрхэн боловсронгуй болгож гишүүдийн санал шүмжийг тусгаж батлах вэ гэдг нь чухал болоод байна. За мэдээж батлахгүй байх эрхэн ч улсын хуралд өөрсдөд нь бий. За асуудалтай гэж үзэж байгаа заалтуудаа авч хайж чадахгүй бол батлахгүй байх боломж ч бий гэсэн үг юм. За ийм дэч аливаа хуулийн төсөл дээр улсын хурлаас ажлын хэсэг байгуулагдаж хуулийн төсөл дээр засвар хийдэг. За тэгвэл ерөнхийлөгчийн өргөн мэдээлсэн энэ хууль дээр ажлын хэсэг байгуулахдаа улсын хурлд судалтай 5 намын төлөөллийг хангах нь чухал гэдгийг их сурвалжууд хэлж байлаа. За нөгөө төгөөр хэрв энэ хууль батлагдлаа гэж бодоход хэрэгжих хугацааг нь дараагийн парламентын бүрэн хэрэгжиж эхлэх үедээ давхцуулах зүйтэй гэдэг санал зардчилсан намын лидерүүдийн нэг болох Баяр Цэвтийн зүгээс гарч ирлээ. За тэрээс саяхан ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгогдоод байгаа юм а. Парламентын бүх намын төлөөлөл орсон том ажлын хэсэг гарах хэрэгтэй. Тэгээд энэ хуулийн үр дагавруудыг тооцох хэрэгтэй. Энэ хууль яг энэ дөрвөн заалтаараа хэрэгжүүл ямар үр дагавар гарах юм. Хоёрыг хэрэгжихгүй болгоод хоёрыг авч үлдвэл ямар үр дагавар гарах юм. Ийм зүйлүүдийг бол нэлээд нээлттэй ярилцаад магадгүй энэ парламентын хугацаанд бас хэрэгжүүлэхгүй байж болно. Ирэх парламентаас эхлээд хэрэгжүүлдэг. Яг гэвэл аливаа парламент өөртөө зориулж хууль гаргаж болдоггүй. Энэ өөрөө шууд улс төрийн үр дагавар үүсгэж идэг. Өмнө нь хуулиа гаргачаад дараагийн парламентаас эхлээд хэрэгжүүлнэ гэх юм бол тэр парламентын сонгуульд орж байгаа улс төрийн нам, улс төрчд өөрсдөө сэтгэл зүйн хүч бэлтгэлтэй, сонгогч нь сэтгэл зүйн бэлтгэлтэй. Биднэрт бас ийм эрх давуу эрх байгаа юм биш үү гэдгийг мэдэж тэрэнд орж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө хариуцлагатай байна. Тэгэхгүй бол одоо ингээд улсын хурлын чуулганы уралдаанд баг жил гаруугүй хугацаанд суугаагүй гишүүн хүртэл байгаа л бид нар өөрсдөө тэр асуудлаа яриад байна. Үү болон авилгалын хэрэг яригдаад байдаг. Бие биентэйгээ мэтгэлцээд байдаг муудалцаад арга хэмжээ авсан зүйл байхгүй. Тэгээ энэ өөрөө эргээд төрд идэх итгэлийг сулруулдаг. Төрд идэх итгэл сулрна гэдэг бол шууд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Энэхүү парламентын дархлааг бэхжүүлж зайл эсвэл унгажч магадгүй галтай хууль улсын хурал руу орж ирээд байна. За магад энэ хууль батлагдвал оюун эрдэнэ гишүүний анхааруулсан шиг хэлгүй, дуугүй хэн нэгнээс хараад за үзэл бодлоо чөлөөтөө илэрхийлж чаддаггүй гишүүдтэй болохыг үгүйсэх гээ. За гэхдээ нөгөө талдаа ёс зүйтэй, ажилдаа хариуцлагатай ханддаг, чуулганаа тасалдаггүй, сонгогчтой хүндэтгдэг гишүүтэй болохыг ч мөн үгүйсэх гээ. За энэхүү парламентын дархлааны асуудлыг дотооддоо ярилцаж явах хооронд за олон улсын төвшөнд ч манай улсын парламентын гишүүдтэй холбоотой асуудлыг хөндөж эхэллээ. Тодорхойлбол төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа Булгантуяа гишүүний асуудлыг олон улсын парламентын холбоо анхааралтай авсан байна. За манай улсын ардчлал сөргөөр нөлөөлж болцсошгүй гэж ütсэн учраас за ажлын хэсэг байгуулах тухай хүлээлт ч мөн үүсэж байгаа юм а. Шүүгэн шийдвэр гартал үндсэн хуулиараа хэн нэг гин буруутаа гэж үзэх ёсгүй шүү дээ. Үндсэн хуулийн цэц өөрөө үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг маш олон зүйл заалтыг зөрчсөн. Үндсэн хуулийн хамгийн сүүлд мэдэгтэн, сахигтэн гэж дууссан байдаг. Хэвлэл мэдээлэл хүртэл хаалттайгаар байжгаад олон нийтэд лайваар явсан асуудлыг хэлцэхдээ хаалттайгаар байжгаад асуудлыг шийдсэн гэдэг бол олон нийт аль хэдийн маш их хардталтыг дагуулсан. Олон улсын парламентын холбооноос тодорхой тийм шийдэл гаргасан тухай олон нийтийн мэдээллийн эсэд авсан. Албан ёсоор улсын хуралд энэ асуудал ирэх байхаа мэдээж улсын хурлын даргын зөвлөлийн гишүүд энэ асуудал дээр байр суурь одоо ярилцаж тодорхой одоо ажлуудыг зохион байгуулах байхаа гэж ингэж ойлгож байна. Одоогоор ямарваа нэгэн байдлаар бүлэг дээр гэдэг юм уу улсын хурлын бүтцийн байгууллагууд дээр энэ асуудал яригдаагүй байгаа гэдгийг зориуд хэлчихмээр байна. Хурал удирдаад жишээлбэл Булгантуяа дарга эрүүгийн гэмтэрхтэй болж байна. Цаашдаа одоо ингээ хэн хурал удирдах уу гэдэг юм асуудлууд бол гарч байна. Тэгэхээр энэ дээр би өнөөдөр олон улсын байгууллагууд, элчин сайдын яамдууд
бүгдээр энэ асуудлыг маш их анхааралтай ажилласан болов уу гэж бодож байна. За энэхүү улсын их хурл ерөнхийлөгчийн санаачилсан хуульдал хамаг анхаарлаа төвлөрүүлж, за иргэдийн хүсэн хүлээсэн татврын багц хууль, эдийн засгийн эрхчлөөний хууль зэргийг анхаарагч завдалгүй байна. За засгийн газар энэ хуулиудаа улсын их хурл руу оруулж ирэхгүй хав дарсаар байгаа юм а.